Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн Edcast дугаарын зочноор бизнес хөгжлийн чиглэлээр ажилладаг YouTuber бас Тайван төгсөгчдийн нэг оюнган маань оролцож байна. Тэгээд бас урилга хүлээж аваад ирсэн баярлалаа. За энэхүү подкастыг үзэж байгаа та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ гоё өрөөндөө одоо подкасттай урьсан Даркада маш их баярлалаа. Өнөөдрийн яриа их гоё хүмүүст үр өгөөжтэй тийм яриа болох байх гэж найдаж байна. YouTuber байх юм шиг байна. Одоо ч танай YouTube чинь ямар иртэй гэдэг лээ бараг 30,000 гаруй цагт болсон байх шиг үстэй. Тийм. Миний YouTube хаяг одоо эхэлсэн одоо санаанд гарсан шалтгаан бол ерөөсөө Тайван улсаас эхлэлтэй. Тэр улсад очиод би өөрийгөө маш том нээж одоо тэр гоё байгалийн сайхныг хараад тэгээд ер нь энэ байгаа одоо цаг үеэ видеонд мөнгөлөх хэрэгтэй юм байна гэж бодоод анх YouTube сувгийг нээжсэн. За одоо тэгээд 4 жилийн хугацаанд би 30,000 гаруй дагагчтай болсон байна. Тэгээд миний YouTube сувг болохоор уян гээс гэсэн хаяг байгаа. Тэгээд орох юм бол хүмүүс ихэнхдээ хүмүүст одоо мэдлэг түгээх за тэгээд одоо орон орноор аялсан туршлага гэх мэт маш олон хүмүүст хэрэгтэй одоо мэдээллүүдийг өгсөн тийм видеонууд байдаг. Ихвчлэн аялал ер нь ямар одоо агуулгууд гэж аялал байх шиг байсан тийм. За эхлээд бол би аяллаа видеонууд хийжсэн. Дараа нь одоо Тайванд сурахад ямар зүйлс хүмүүс хэрэгтэй юм. За тэгээд үргэлжлээд Тайванаас хэрхэн Америк руу одоо явах боломж байдیں۔ За тэгээд тэрнээсээ болоод би бас одоо YouTube сувгаа хөгжүүлэхийн тулд зах зээлээ хэлэх ёстой. Зах зээлээ хэлхийн тулд одоо хэрэглэгч буюу үзэж байгаа хүмүүс юунд илүү татагдж байна тэр тал руу бас контентыг хийх хэрэгтэй байдаг учраас одоо босон явдлын бичлэгүүдийг хийж эхэлсэн. Энэ нь бас цаашлаад бас миний одоо мэддэг хэлтэй холбоотой байдаг. Одоо босон явдлын бичлэгийг хийхэд тулд би одоо англи хэлээр эхлээд мэдээлэлээ ингээд олох хэрэгтэй, цуглуулах хэрэгтэй. Дараа нь ингээд тэрүүгээрээ хоолоогоороо ярих хэрэгтэй. Тэнгүүд ганцхан одоо босон явдлын бичлэгийн цаана миний аюулгүй олон ур чадварыг харуулдаг учраас тэрүүгээрээ одоо бичлэг хийх дуртай. Тэгээд миний босон явдлууд бол бусад одоо контент бүтээгчдийнхаас арай өөр яа гэвэл би өөрөө аялах дуртай. За тэгээд би одоо Тайван улсад байх юм бол Тайван улсад болсон яг өөрийнхөө байгаа локейшнд ямар босон явдлууд болсон тэрийг ярих сонирхолтой. Тийм тэгэнгүүтээ одоо жишээлбэл Америк руу Лос Анжелест чонгууд тэнд ямар хэрэгүүд болж ирсэн, Лас Вегаст чонгууд тэнд одоо дэлхийг шуугуулж ирсэн ямар одоо бүүн хийсэн мэдээлэл болж ирсэн гэх мэт тийм зүйлүүдийг одоо түүж ярьдаг болохоор бусад одоо контент бүтээгчдээс арай өөр байх юм болов уу гэж бодож байна. Аялаад очисон газар бодохондоо юу болсон нэг түүгээд ярьдаг байх юм. Ерөнхийдөө л яг туулж байгаа амьдрал, туулсан амьдралынхаа талаар сурсан мэдсэн гоё зөвлөмжтэй. Тэгээ хажуугаар нь сонирхолтой тийм контентуудыг хийж ажиллах шүү дээ. За Тайванд суралцах болсон. Тэгээ ер нь бол яг анх ягаад Тайваны талаар яг анх яаж сонсч ирсэн тэгээд яг тийш явах шийдвэрээ гаргасан бэ? Хоёлаа Тайвантай холбоотой юмнууд ихлэ яа тэгэхээр бүх одоо нэг сая чиний нэг дурдсан чинь нэг ингээ эргэлтийн цэг байсан үе бол Тайванд очсноос эхэлсэн гэсэн шүү дээ. Тэр болохоор энэ талаас нь яг Тайван руу явах шийдвэр бол миний амьдралын хамгийн одоо зөв шийдвэр байсан гэж одоо би бол боддог. Тэгээ анх болохоор би газар зохион байгуулалтын мэргэжлэр бакалавра төгсчөөд 2 жил гарan бараг 3 жил мэргэжлэр ажилласан. За тэр хугацаанд болохоор ерөнхийдөө би сургуультай буцаж магистрт сураад юм уу яг цаашлаад Монголдо байх юм бол жоохон одоо дэлхийг одоо харах өнцөг маань нэрээ ингээд байхгүй болох юм шиг санагдаад тэгээд манай одоо яг манай болохоор яг намайг Тайван явахаас 1 жилийн өмнө Тайван руу нэг сургалтаар явжсэн байхгүй юу. Тэгээд хурцрээд Тайван гэдэг улс айгүй гоё улс юм байна. Айгүй Тайван юм байна гэд ярьжсэн. Тэгээд гадаад руу явах шийдвэр гаргаад Тайван улсыг судалсан чинь айгүй боломжтой дайггүй санхүүд ч юм уу те. Яагаад гэвэл Тайваны улс айгүй тэтгэлэг өгөхдөө сайн байсан. Тэгээд би бакалаврынхаа мэргэжлийг айгүй сайн дүнтэй төгссөн болохоор Тайваны сургуулиуд руу ингээд хүсэлтээ өгөхөд надад бүр 100% тэтгэлэг дээрээс нь нэг семестрийн стипенд өгчээсэн. Тэгээд тэр нь бол миний яг боломжинд айгүй гоё таарад тэгээд дээрээс нь хятад юм өөр улс руу явхлаар заавал техник бэлтгэл гээд илүү одоо ямар ч тэтгэлэггүйгээр
одоо мөнгө дээрээс нь төлнө, дээрээс нь бас цаг хугацаагаа алдах юм шиг санагдаад ер нь яг тэр үедээ нэг яг гой боломж таарсан. Тэр үед ч нэ хэлний оноо моноос бүх зүйлийг бэлэн байсан авч ирээ таарсан. Тэр үед 50-ны тухай ярьсан тэрээс судлаад утсан чинь айтайхан байсан. Тэгээд явуулсан чинь тэтгэлэх боломж. Тэтгэлэг болохоор сургуулийн 100% тэтгэлэг тэгэнгүүтээ студенттэй явсан шүү дээ. Сургууль нь ямар сургууль мэргэжлийн юу байсан? Тухайд болохоор би 5 сургууль руу одоо хүсэлтээ өгөөд тэгээд мэдээж янз ирсэн л дээ. Жишээлбэл одоо өөрийн төгссөн сургууль байгаа даа шүү дээ. Тэр болохоор тэр сургууль болохоор наваг бүр ингээд 10 жилийн төгсөөд хөдөө аж ахуйн сургуульд ороход нэг юм хууц өгдөг штеп. Тэр хууцаа ингээд илгээнүү гэсэн тийм хариу ярьжсэн. Тэр жишээлбэл надад байгаагүй заяа. За өөр нэг сургууль гэх юм бол зөвхөн ингээд 100% чинь тэтгэлгийг даана гэсэн. Тэгэнгүүт тэр тундаас манай сургууль бүх ингээд шаардлагатай нийцэж байна. Тэгээд 100% тэтгэлэг болон нэмээд стипенд өгөө. Мэргэжил нь олон улсын бизнес. Бизнес. Тийм. Удирдлага гэж явдаг. Тийм, удирдлага. International Business Management гэж явдаг. Окей. За тэгээ сонгоо явсан тэтгэлэг авсан. Тэнгүүт нь яг очисон чинь ямар одоо төсөөлөлтөд очиод хүлээлт ямар байсан. Ер нь 50 ер нь ямар хуулсан бэ бас. Хүмүүст хэлүүлж чиний туршлагаас үзвэл тийм. Би ер нь бол аялахтаа ч гэсэн тухайн үед ч гэсэн ерөөсөө ингээд 50 улсын зураг мөргийг хараагүй заяа. Ингээд зураг бүх юмээ судалцахаар очиод амар surprise ингээд байхгүй болчдөг болохоор ингээд зүгээр л нэг амар ерөнхийд нь ингээл мэддэг тэгэл яваал утсан чинь маань сургуулийн болохоор National Donghua University байхгүй юу. За тэгээд очсон чинь кампус нь үнэхээр гоё. Тэгээ яг миний хүсэжсэн гээд хотоос зайдуу тэгээд 10 газар хүүхдүүдийгээ бүр ингээд яг гоё тэр орчинд нь жаргаж чаддаг тийм сургууль байсан. Бүх нөгөө нэг нөхцөл боломжууд нь 50-ны их сургуулиуд дээр нь онцлог гэхээр яг чиний дурсан ногоон байгууламж аягүй гоё. Тэгээ кампус дотроо оюутны амьдрал ерөөс бүх юм хийждэг. Номын сан, дэлгүүр, хоол, жим, загсны талбай тэгээ ерөөс бүх зүйл нь байдаг. Энэ утгаараас нөгөө амьдрахад чинэлттэй болчихдог. Тэгээ гарч мараад автобус ч мөнгө өрөхгүй нэг байдаг. Окей. Яг сургууль сонголтод орчин чухал болж таардаг шүү дээ. Хотын төв юм зах юм үү тэгээ кампус нь ямар дээд захт байх юм бол кампусаас гарахтай зардлын интернеттэй олон юм байна. За танаа яг мэрэгжил олон улсын бизнес гэж байгаа шүү дээ. Энэ мэрэгжил 100 англи хэлтэй байсан тийм хөтөлбөр. Үүтээ яг тэр мэрэгжил ямар хөө байсан бэ? Нөгөө талаараа танаа одоо яг тэр энэ бизнесийн сургуулийн харьяа мэрэгжил явж байгаа тийм. Тэгэхээр нөгөө талаа 50-ны боловсрал маш сайн. Тэр утгаараа нөгөө олон улсын янз бүрийн маркетинг төвчлөлүүд байдаг. Жишээлбэл минээс орж ясан сургуульд бол ер нь бол дэлхийн топ одоо бизнесийн сургуулиуд байгаа шүү дээ. Тэдний 1% хувьд ингээ хамаарах ACSB хэмжлэг байдаг байхгүй. Яг 51 сургууль бүх тийм байдаг. Тэрнийхээ дагуу профессорууд хичээлийн агуулга бүх зүйл нь сайн болчтой юм гээд гаднаас нөгөө олон улсын маркетинг төвчлөл хөтөлбөр болохоор гаднаас одоо том сургуулиуд зэрэг профессорууд лекц унших ч юм уу байдаг шүү дээ. Надад бол тэр амар гоё санагдчихсэн. Тэгээ олон улсын оюутнуудтай Европ, Азиас, Японоос олонхсэлтэй. За танай хувьд яг ямар байсан? Ямар улсын оюутнуудтай сурч ирсэн? Манай бизнесийн сургууль ялангуяа олон улсын бизнесийн анги бол нэг ч 50 оюутан байгаагүй. Бүгдээрээ гаднаас. Тэгэхээр ер нь бол яг хичээлдээ ороод дөнгөж очиод мэдээж би ингээд яг өөрийгөө англиэр төгс байсан гэж ерөөсөө хэлэхгүй. Мэдээж сурах гэж очиж байгаа юм. Тэрэндээ би ерөөсөө санаа зовж байгаагүй. Шалгуурыг нь хангацсан сургууль намайг ирж болноо, суралцж болно гэсэн одоо хариу өгсөн болохоор би бүр очиод айгүй гоё орчинд 100% өөрийгөө дайчлаа сурах гэсэн хүсэл эрмэлзэлтэй очиж исэн. За тэгээд очсон чинь ангиар дүүрэн яг ингээд гадаад оюутнууд тэгээд мэдээж магистр гэхлээр олон одоо төвшний одоо олон насны өөр насны хүмүүс байсан. Янз бүрийн туршлагатай. Тэгээд тэр хүмүүс их ихтэй ингээд нутагтаа ингээд бизнес эрхэлдэг. Тэгээд одоо өөрийнхөө мэрэгжлийг сайжруулах гэж ирсэн хүмүүс байсан. Хичээлээс гадна миний 50% бараг ингээд сурсан зүйл бүх юм бол манай ангийнхнаас бас маш их шалтгаалж исэн. Тэгээд маань сургууль болохоор хичээлд харлаа бол одоо хот дотор байдаг сургуулиуд бол ийш жишээ нь гэрлүүгээ явах хүүхдүүд нь тарчдаг бол манай сургуулийн хувьд яг л кампустай бүх хүүхдүүд байж байгаа болохоор хичээлд харсан гэсэн ямар нэгэн активити үйл ажиллагаанд буцаад цуглаж болдог. Ороо ингээд
бүгдээрээ нийлдэг, хоол хамт иддэг, тэгээ хоол хамтдаа ингээд хийдэг, нэг нэгнийхээ одоо усын хоолыг биендээ одоо хийж өгдөг. Тийм утгаар ингээд бүр оюутнуудыг аль улс ч гэсэн хамаагүй ингээд бүр амар гоё нэг улсын хүмүүс шиг нэгтгэж чаддаг байсан. Тэр нь нэр бодоогүй тэр яг хотоос зайдуу байх кампус байх бас тэр тал гоё юм байна. Тэгээ яг гоё community үүсгэж шүү дээ. Голоос юм ажиллаараа. Тэгээд очиодсон чинь янз бүрийн тийм хэцүү зүйлд тулгарсан уу? Суралцах ч юм уу те, харилцах ч юм уу? Хайр хүмүүс ямар их байсан? За. Тэр юмудаа ер нь яаж давж гарч яв? Яг хичээлээ үзэж гисэн чинь одоо зарим одоо хичээлээ ойлгохгүй тийм тохиолдлууд гарч исэн. Тэгээд нэг тусалж исэн юм болохоор зарим монгол оюутнуудтай нэг баг болоод эсвэл айгүй хөөрхөн нийлдэг хүмүүстэй нэг баг болчихлоо нөгөө хүмүүс маань биендээ гоё зааж өгдөг юм ийм шүү тийм шүү. Тэгээд магистрийн оюутнууд хичээл одоо ингээд хичээл лекц бичээд одоо шалгалт өгөхөөсөө илүүтэй бүгднгийн нэг баг болгоод презентацийн тавьдаг учраас тэр нь бас надад айгүй төхөн байсан. Тэрнээсээ суралцаад явж исэн. Хичээлийн хувьд эхний семестрт бол надад жоохон тийм асуудал гарч ирсэн. Тэгээ 2 дугаар семестрээс ойлгосон. Айлцчгүй нөгөө чи бакалавра сая өөр мэргэжлээр сурсан гэсэн шүү дээ. Тэнгүүтээ бизнес удирдлагаар явчихж байгаа болохоор нөгөө бизнес удирдлагч нь өөрөөхөдөө суур юмнууд үзсэн байх. Байвал ер нь бол тэнд очсон хүмүүс тэр тал руу их хөвчлэн очиж байгаа жишээлбэл санхүүгээр төгсч ч юм уу, эдийн засгаар төгсч ч юм уу, тэгээ зарим бизнес удирдлагын бакалавртай мэдээж тийм нэг гарна л да. Тэгээ тэрийг бол мэдээж анги хамт олноороо эсвэл өөр юм судлаад би тавд болж байгаа. За профессоруудын хувьд одоо сүүлийн үед ялангуяа хятад, Тайван руу ингээд англи хэлээр яваад очихлаар одоо чинь за хятадыг бас мэдхгүй байна. Гэхдээ Тайваны хувьд профессоруудыг англи хэлээр хичээл заах чад ер нь ямар их байсан. Тэр хүмүүс танаас сургуулийн профессорууд англи хэлний төвшин ч юм уу. Одоо төвшин гэхээсээ илүү бүрэн ойлгох чадвартай байсан нь. Хүмүүс бол Америк биш бол одоо бусад орн бол ингээд англи хэл хичээл заах гэхээр бас жоохон тиймэрхүү байж магадгүй гэж ойлгохдаг шүү дээ. Манай сургуулийн хувьд гайгүй байсан. Тэгээд ерөнхийдөө нэг 80% нь бол яг 50 профессор. Тэгвэл нь бол гадаад одоо нэг Америк ч юм уу тийм профессорууд байсан болохоор окей. Тэгээд 2 жилээр төгссөн. 2 жилтэй. За манай нөгөө подкастын бас өөр нэг зорилго болох нь мэргэжил таниулах гэж байгаа. Тэгэхээр нэлээд мэргэжил таниулах зорилгоор бакалавр сая газар зохион байгуулалтын чиглэлээр сурсан шүү дээ. Ер нь тэр мэргэжлийнхаа талаар яг тооч мэдээлэл магадгүй тэр мэргэжлийг сонгож байгаа хүүхдүүд байж магадгүй. Тэг ямар хичээлээр одоо студийн шалгалт өгөх юм, тэгээ ороо сурахад юу үздэг юм, ямар чадвартай байвал давуу тал бол төгсөөд юу хийх боломжтой хаана ажиллах вэ гэдэг. За газар зохион байгуулалтын мэргэжлэр болохоор 100% математикийн шалгалт өгч яж ордог. Тэгээд математикийн шалгалтыг өгөөд манай Монголд 5 сургууль яг газар зохион байгуулагч геодезийн чиглэлээр одоо мэргэжил одоо олгодог тийм сургуулиуд байдаг. Тэгээд манай хөдөө аж ахуйн сургуулийн газар зохион байгуулалтын ангид төгссөн. Манай сургууль бол ер нь маш нэлээд дээгүүртэй ордог. Мойс нэгт ороод манайх бараг 2-тоо ордог. Тэгээд жил болгон бас яг энэ мэргэжлэр оюутан бэлтгэдэг сургуулиудын дунд тэмцээн одоо зохиогддог. Тэгэхэд бол манай сургууль яалтчгүй практикаараа ялгаарч гарч ирдэг. Бусад сургуулиуд ер нь бол онлоор үздэг бол манайх бол жид болгон хүүхдүүдээ аваад хөдөө гараад одоо геодез гэж юу юм те газар зохион байгуулалт тэрнээсээ гадна урмал гэж юу юм хөрс гэж юу юм тэр болгоныг ингээд яг газрын анги гэж ялахгүйгээр тэр болгоныг бүгднгийн цогцоор нь хүүхдүүдэд сургадаг болохоор илүү практик дээр суурилсан илүү давуу талууд гарч ирдэг. Тэгээд төгсөөд болохоор газар зохион байгуулалтын чиглэлээр хувийн компанид ажиллаж болно. За хот төлөвлөлтөөр ажиллаж болно. Тэгээд газрын албуудад одоо гаамал газар зохион байгуулалтын одоо мэргэжилтэн хийж болно. Иймэрхүү олон тал руугаа. Тэгээд хэрвээ магистраа нөгөө курс ургамал гэж явах юм бол илүү цаашлаад газартай холбоотой том цар хүрээтэй ажиллаж болдог. Одоо жишээлбэл би болохоор байгаль орчны яамны ойн газар ажиллаж байсан. Яг нөгөө зураг төслийн одоо манайх чинь газар зохион байгуулалт гэхлээр Монгол улсын жишээл газрын зураг байлаа гэхэд одоо нөгөө
хаана одоо цохон байгуулалт гэж бодоход чинь ингээл газрын зураг дээр нөгөө ArcGIS те AutoCAD гэсэн програмууд дээр ажиллаж болдог болохоор хаана бас хүрэх боломжтой байдгаараа бас илүү тавтай. За өөрөөр хайсын газар зохион байгуулалтын мэргэжил бол тийм давуу талтай байна. Хөвчлэн практикс үүстэй тийм үгтэй хийж байгаа хөрс орны бүх юмудаа судлаад тийм байна. За төгсөөд их юм гэхдээ яг ажил дээр гараад жишээ яг юу хийх хүмүүс бол миний ойлгож байгаагаар бол газар зохион байгуулалт гэхээр үнэхээр нөгөө нэг хот төлөвлөлтөй холбоотой нэг ажилтдаг баг тийм. Аль эсвэл өөр бас юмнууд хийх юм уу? Яг гараад хийдэг юмнууд нэг үү? Одоо жишээлбэл газрын албанд нөгөө газар зохион байгуулалт одоо тий даамал одоо газар зохион байгуулалтын ажилтан гэхэлэр чинь одоо эзэмших өмчлөх газрууд дээр л ер нь хуваарлалт тэгээд түрүүс чинь хөрс ингээд үргэлжлүүлээд ингэх юм бол хөрсний судалгаа бодлоо ингээд явж болдог. За тэгээс үлд MB хамгаалсан Тайван тий. MB бизнесээ удирдлах тий. Олуулсан бизнесээ удирдлах. За окей тэнгуүтээ энийг ингээ хамгаалаад яг бизнесээ удирдлах чиглэлээр сурхлаар одоо ямар мэргэжлэр ажиллах боломжууд гардаг юм байна тий. Тэнгуүтээ одоо тэр талаар ярьж байгаа яг чиний одоо хийж байгаа бизнес хөгжлийн чиглэлд ажиллаж байгаа шүү дээ. Энэ ажил яг юу хийдэг вэ? Ямар чадварууд хэрэгтэй байдаг вэ гэдэг талаас. Олон улсын бизнес болохоор анх бол би одоо ангийг сонгохдоо ингэж бодож байсан юм. Байгаль орчны яамд одоо хажуултын байгаль орчны яамтай холбоотой олон улсын төслүүд байдаг. Төслийн чиглэлээр би менежер болъё гэсэн сонирхолтой байсан. Яагаад гэвэл байгаль орчны яамд ингээд төсөл дээр ажиллаж байгаа их нарт болоод зүгээр нэг мэрэгчлэн яам гэсэн нэрийн дор мэрэгчлэн хийж байгаа хүмүүсийн хажууд цалингийн хувьд бол маш өндөр зөрүүтэй. Тэгээд өөрийгөө боловсруулж байгаа байдал гэсэн маш ялгаатай харагдчихсан болохоор одоо яг мэрэгчлээ дэвшлүүлээ яг бизнес тал руугаа хилтэй холбох юм бол ийм илүү гоё боломж олон улсын төслүүд дээр ажиллах боломж байдаг юм байна гэсэн одоо бодолтойгоор би одоо олон улсын бизнесийн мэрэгчлийг сонгосон. Тэгээд энэ мэрэгчлийг төгсөө буцаад ирэхэд миний бодол ингээд шал өөр болсон байхгүй яа гэвэл би яг 50 цаг хугацаанд контент бүтээж хэлсэн. Тэгээд өөрөөр улсуудаар яваад контент бүтээхэд маш олон давуу талууд байдаг юм байна. Одоо яг ингээд нөгөө цаг үеийн иргэн гэдэг шиг одоо яг контент хийж байгаа хүмүүс илүү бас гоё давуу талууд байгаа юм байна гэдэг утгаараа одоогийн ажилдаа орохдоо болохоор би маркетинг чиглэлээр тэгээд тухайн байгууллагын контент одоо тэр тал дээр бас илүү түлхүү ажиллах юм бол илүү ирээдүйтэй юм байна гэж бодоод тэгээд би энэхүү ажилд орохдоо ч гэсэн өөрийнхөө давуу талуудыг хэлээд тэгээд манай ажилд гэсэн одоо намайг ийм гадаадад магистр хамгаалсан ийм одоо юм байна. Тэнгүүтээ давуу тал нь контент бүтээдэг юм байна гэдэг энэ хоёрыг хослуулаад би одоо ажилд орж ирсэн. Мэдээж бусад хэлний мэдлэгтэй угаасаа заавал харна. За тэнгүүтээ ч болохоор одоо бизнес хөгжлийн мэргэжлээр ажиллаж туршлага байхгүй байсан. Тэнгүүт ингээд бусад зүйлүүд нь давуу тал болоод тэр бус чадварууд шүмжлэл авч байгаа шүү дээ. За тэгвэл ажилд ороод энэ мэргэжлэг яадаг мэргэжлэг юм бэ? Юу хийдэг? За бизнес хөгжлийн мэргэжилттэй. Тийм, бизнес хөгжлийн мэргэжилт. Манай компани болохоор одоо хятад харилцагч нартай тэгэнгүүтээ миний одоо позишн болохоор хятад харилцагч нар болон одоо манайх ч одоо нөгөө нэг өргөмжлөлт цэцлэгээний одоо ажил үйлчилгээ явуулдаг байхгүй юу. За тэгэнгүүтээ тэр компаниуд манайхаар ажил хийхэд тулд одоо манайхыг сонгож байгаа. Тэгмүүд эргүүлээд тэднийг кэрлэх тэгээд ер нь компанид орж ирж байгаа борлуулалтыг одоо өсгөх талаар өсгөх талаар бүхий л одоо харилцагчтайгаа харилцах тийм том ажилтай болж байгаа юм л да. Тэгээд харилцагчтай холбоотой янз бүрийн асуудал гарч ирэх юм бол чи тэр тухай бүрэн дээр маневр шийдэх тийм. Тэнгүүтээ
Ер нь танаа яг юугаар ажиллаж байгаа үед тусгайчилсан ийм одоо програм ч юм уу юм бизнес сурсан байвал зүгээр давуу тал болдог гэдэг юм байдаг. Ер нь ямар хөө төрлийн програмууд ажиллах вэ? Дотоод програм дээр л ер нь бол боловсрол бүх юм аа Гэтэ мэдээж нэг хэрэглээний офис програмууд байгаа шүү дээ. Энэ дээр сайн ажилтдаг байвал болж байгаа гэсэн үг. Зүг. За одоо бизнес хөгжлийн чиглэлээр ингээд ажиллаж исэн хүн ер нь цаашид хамгийн одоо бүр карьерийнхаа оргил гарлаа гэж үзвэл ямар шатуудыг дамжих хэрэгтэй гэдэг. Хамгийн дээдлийнх нь юу хийж болтой? За мэрэгчлэн менежер тэгэл ерөнхийдөө даргал бизнес хөгжлийн одоо хэлцээний дарга тий. Та чинь бизнес хөгжүүлэхээр яг танхаа дуулуурхаан тийм компани биш. Тэгэхээр бизнесээ ерөнхийдөө мэдчих ёстой болж тийш өрсөлдөгчийн судалгаа хийн, одоо хэрэглэгчийн судалгаа тэгээ одоо тухайн одоо яг манайхаар ажил авч байгаа компанид ямар одоо юутай байна судалгааг нь хийх гэсэн үг байхгүй юу? Тэгэл мэдээж тэр компани хэрвээ өөр компаниар хэлж байгаа бол тэрийг илүү кэрлэх ёстой, ингээд өөрсдөө авч үлдэх ёстой гэх мэт юм харилцагчтай холбоотой уулзалтууд хийн, гэрээгээ байгуулна. Ерөнхийдөө бизнесийнхаа бизнес хөгжил гэдэг бол яг тухайн бизнесийнхаа одоо дараагийн түвшинд гаргахын тулд өрсөлдөгчийн судалгаа, энэ зүрийн судалгаа, зах зээлийн судалгаа хийх юм байна. За үргэлжлүүлээд бүрт байгаа харилцагч нар байгаа шүү дээ. Тэрийг маш сайн кэрлээд болж бүтэхгүй юмнуудын тэрийг нь одоо санал хүсэлтийг нь аваад сайн шийдвэрлээ те. Ингээл явах юм биш үү те. Ерөөсө тухайн компани хамаг тэр том мөнгийг л ер нь бол айгуу сайн байлгах тийм маш том хариуцлагатай. Тэр компаниг одоо өргөнлөг төслөгээ хийж байгаа бүх хүмүүстэй ажилтаа байх хэвээр тэр болгоныг нь зохицуулж байгаа айгуу том хэлцэлтэй. Одоо бид нар муу ажиллах юм бол компаниуд бид нарыг сонгохоо болно. Тэр утгаараа тэр том компанидаа өгөхгүй болно гэсэн үг тийм. Зөв. Тэгвэл энэ иршлээр энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсээс тийм зүйлээр анхаарах хэрэгтэй болж таарч байна тийм. Тэгээд нэг зүйл ихэд би одоо жишээл олон улсын бизнесийг төслөхөд ганцхан бизнес хөгжлөөр биш маш олон талаар хөрвөх боломжтой байхгүй. Тэгэхээр одоо ялангуяа Тайванд сураад яг энэ ангид сурах юм бол дотроо хүний нөөц, маркетинг, supply chain гэх мэт бүх хичээлийг үздэг. Тэгээд хамгийн гол нь диплом бичлэгтэй аль чиглэл рүү ингээд өөрөө сонирхож байна те. Олон улсын бизнес манай Монголд болохоор хүний нөөц гэдэг ангийг төгсчээ заавал хүний нөөц болно гэдэг бол одоо Тайван улсын одоо магистр сурахлаар бүх хичээлүүдийг үзээд тэгээд дипломо өөрийнхөө сонирхож байгаа зүйлээр хамгаалах юм бол тэрүүгээрээ дагнаад ингээд ажилдаа орох боломж нээлттэй байдаг. Жишээлбэл миний хувьд би олон улсын бизнес ингээд төгссөн ч гэсэн би маркетинг чиглэлээр дипломо хамгаалжсэн болохоор тэгээд би өөрөө ингээд сургалт эднэр явуулаад яг сошиал медиа дээр бас ингээд олон талын нэмэлт одоо орлогооттой болохоор яг тэднэрийгээ явуулахын тулд надаа маркетингийн одоо үндсэн мэдлэг маш чухал байдаг. Тэгэхээр яг одоо олон улсын бизнес дээр маркетингаар ингээд диплом хамгаалсан надад бол амар том тэрэн дээр амар том нөлөө үзүүлдэг болохоор одоо ч гэсэн бизнес хөгжлийн мэргэжилтэн гэж явж байгаа ч гэсэн маркетинг тал руугаа бас би компанидаа туслахыг хичээдэг. Яг хоо бизнесээр зарцах гэхээр чиний хэлснээр санхүүж бай, нэгтлэн бодогч бай, маркетинг бүгдийг нь онцлог тийм. Гол нь төгсөхдөө айл чиглэл рүү одоо тусгаална тийм. Юу судалгааны ажил их үү гэдэг нь чухал болж байна шүү дээ. Мэдээж одоо юу гэдэг бизнес удирдлагч хүн мэрэгчлэр төгсөөд тухайн хүн тэр салбартаа сайн болчихж байгаа гэсэн үг биш юм чи одоо хэдэн зуун жилийн түүхтэй салбарыг маш сайн судалж ингэж практик дээр адилхан сураад ингээд ажиллаад ингэж явж ижил одоо яадаг байх л та. Сайн төвшин шүнлэгдэх байх тийм. За окей. Тэгээд одоо ер нь цаашдаа энэ чиглэлээр л үргэлжлээд ажиллаад тэгээд давхар сошиал маркетинг чиглэлээр бас хувирын хийж байгаа тийм. Бид энэ чиглэлээр явах хэрэгтэй гэж ойлголоо тийм. Ер нь ютубер одоо ингээд болчихж байгаа шүү дээ. Ютубер хүнийг болохлээр ер нь давуу талууд бас нэлээ үүсч болох юм байна тийм. Тэгээд одоо хүмүүс ютубер болчоод ютуберийн тэр ингээд сошиал дээр ингээд төвтэй байгаад янз бүрийн хийх эхлэхээр бас ингээд
имлэлтээр орлого олох ч юм боломж нэгцтэй байлаа шүү дээ. Чиний хувьд бас тиймэрхүү байгаа юм. Бид нар чинь бол нэг сошиал маркетинг одоо сошиал талын ингээд сургууль гэхээр би бол нэг сайн ойлгох байдаггүй байхгүй. Энэ талаас нь бас сонирхож байгаа хүмүүс байж магадгүй. За ер нь бол одоогийн нийгэмд болохоор сошиал медиа дээр идэвхтэй байх юм бол айгүй олон давуу тал байдаг шүү гэдгийг би өөрөө мэдэрсэн үеийн бас одоо сошиал идэвхтэй байхыг хүсдэг те бичлэг хийх туфтаа тийм хүмүүстэй зориулж одоо байнга хэлдэг байхгүй юу. За тэгэхээр YouTube суваг буюу одоо би анх 2020 оноос ахвалж YouTube суваг дээр контент хийгээд 2022 онд бараг 1-2 жилийн дараа анх одоо цалин авч эхэлсэн гэх юм уу? Яг YouTube одоо 1000 subscriberтай 4000 цагийн үзэлттэй болоод цалин авч эхэлсэн. Тэнгууд манай Монголд ерөөсөө тэрийг мэддэггүй. Тэгээд энэ талаар YouTube-ээс ингээд цалин авах боломжтой шүү гэдээ би ингээд контент хийгээд рeel хийгээд эхэлсэн чинь айгүй олон хүмүүс хэрхэн яаж эндээс одоо мөнгө олох вэ гэсэн асуултуудыг маш их ингээд асууж исэн. Манай Монголд болохоор үндсэн цалингаа ингээд нэг аваад тэрэндээ хүргээд ингээд амьдрах юм шиг их хүмүүсийн бодол байдаг. Тэгэхээр сошиал медиа бид нар угаасаа л өдөржингөө уцаа авах гэж байгаа юм чи тэрэн дээр ягаад хүн хэрэгтэй контент хийгээд мөнгө олохгүй гэсэн тэр одоо зүйлийн үндсэн дээр ялангуяа одоо гэртээ байдаг ээжүүд маань тий хүүхдээ харангаа өөрсдийнхөө одоо зөвлөгөөг өгөнгөө нэмэлт орлоготой байж болдгоо шүү гэсэн тийм зорилгоор сургалт чинь яг сошиал контент тэнгуүтээ бүр цаашлаад ярих юм бол одоо энэ алгоритм жишээлбэл YouTube, Facebook, Instagram яаж ажилтдаг ямар контент хийвэл зүгээр гэдэг тий иймэрхүү юмнуудыг бүгдийг л одоо ордог гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө 4 жилийн одоо туршлага дээр үнслээд одоо тэр хүмүүст ингээд бүгдийг зааж өгдөг. Тэгээ практик дээр юм хийхгээд тэгээд тэр хүмүүс цаашлаад яаж хэрхэн ямар орлого олох боломжууд байдаг гэдгийг л ер нь болсон. YouTube жишээлбэл тийм нэг юу байт юм уу? 1000 цагтаа болоод өдрийн үзэлттэй байлтыг боломж нэгтэй. Баярлалаа. Чиний бодлоор 51 ингээд сонгож суралцах одоо шалтгаан гэвэл юу байж болох вэ? Одоо ийм хүүхдүүд байгаа шүү дээ. Хятад сургуу, Тайван сургуу. Хоёулаа л адилхан боловсролын чанар адилхан хичээр ирдэг. Тэр нэг гадаад оюутнуудад ингээд өгч болох боломжууд баг адилхан. Гэхдээ Тайван юм гэдэг жоох ардчилсан орн дэрэгдэж юм юм хүмүүс байж магадгүй тийм. Чиний зүгээс ягаа сонгох хэрэгтэй вэ Тайван? За миний хувьд болохоор би хятадд сурч үзээгүй яг нөгөө ойр дотны хүмүүс ингээд хятадд тийм боломжууд байдаг гэдэг зүйл дээр би харьцуулт өөрөө хийсэн байхгүй. Тэгэхээр Тайван юу нь яагаад юугаар илүү вэ гэхээр нэгдүгээр болохоор хятадыг бодох юм бол ажиллах нь хэрэгтэй байдаг. Тэгэхээр хүүхдүүд маань чөлөөт цагаараа ажиллаад өөрийнхөө гэр бүлтэйний амар ингээд ачаал өгөхгүйгээр одоо амьдрах боломжтой байдаг. Тэгээд дээрэс нь бас илүү одоо ихэнх хүмүүс нь одоо хоёр дахь хэл нь англи хэл гэх юм уу тэр утгаараа хөгжлөн ч гэсэн арай нөгөө яг нэг хятад эднэрийг бодвол булын хятад биш ч юм уу те арай нэг өөр байдаг байх гэж боддог. Тэгээ хоёрдугаар нь болохоор Тайванд төгсчод бидний үед болохоор 1 жилээс одоо 2 жил болсон мөлий 2 жил тэндээ ажил одоо мэргэжлэр ажил хангаа байх боломж нь надаа илүү гоё байдаг. Илүү одоо тухайн сурсан хүүхдтэй илүү ээлтэй юм шиг санагддаг. Хятад болохоор бараг л диплома аваад нэг бараг 14 оны дотор буцаад уусаасаа гарах хэрэгтэй гэсэн тийм юутай байт юм лээ. Тэгэхээр Тайван ч ингээд илүү гоё боломж нь алдаад ингээд байлгадаг нь илүү гоё санагддаг. Тэгээд манай сургуульд яг IT-ийн чиглэлээр бас сурсан хүүхдүүд маань нэлээд олон хүүхдүүд яг сургуультай юм уу Тайванд бүр мэргэжлэрээ ажилладаг. Ер нь тийм ажиллаж байгаа хүүхдүүд их байгаа. Хвчлэн IT чиглэл. Тийм IT чиглэлээр. Яагаад манай бизнес яагаад тэндээ үлддэг вэ гэхээр одоо бизнесийн чиглэлээр болохоор заавал хэл шаарддаг гэх юм уу аюу төгс байх шаардлагатай болохоор бас тэр нэг шалгуур нь болоод төгс гэдэг нь яг хвчлэн одоо хаашаач байна уу англи хэлтэй сурахаар явж байгаа шүү дээ. Нөгөө талдаа хятад хэл нь сайн байж ш. Ер нь бол яг IT чиглэлээр бол хятад хэл нэг шаардлагагүй тийм байж магадгүй юм байна тийм. Ер нь бол яг би ч гэсэн мэднэ л дээ Тайванд одоо олон улсын хөрөнгө оруулалтын газар ингээл том интернет чиглэлээр ингэж байгаа хүмүүс байдаг. Хвчлэн яг хятад хэлтэй байдаг. Тэр англи хэлтэй байдаг. Тэгээд нөгөө талдаа яг Тайван ч
гадаад таалантуудыг одоо яг авах маш их сонирхолтой байдаг. Тэхийн тул мэдээж хэрэгтэй амар хэлэн сайн байх хэрэгтэй. Тэр хүмүүсийг бол аль салбартаа аваад ажиллах сонирхолтой. Тэгээ саяхан би бас юу яасан Тайван төгсөгчдийн нэг тийм юу болоод ивент баяр зүйл болоо би тэрэн дээр очиод Тайван суралцаа төгссөн зөндөө мундаг хүмүүс байдаг гэдгийг мэдсэн. Жишээлбэл Тайваны алтан карт гэдэг нэг тийм юм өгд юм байна л да. Гадаад хүмүүст тэр нь болохоор тодорхой хэмжээний бизнес ч юм уу IT ч юм уу салбарч гэсэн хүмүүс. Тэр алтан картны яг өгөхээр тухайн хүн тэр оронд очиод яг Тайванчууд чиг эрүүл мэндийн үйлчлэлийг одоо тавьж эрүүл мэндийн үйлчлэгийг аягуулсан шүү дээ. Тэр нь бүх авах боломжтой бизнес хийх боломжтой ч юм уу. Бусад одоо такс энтертэй холбоотой бүх юмнууд нь тодорхой яг тухайн хүмүүстэй адилхан байдлаар хөнгөлөгддөг бүх хэрэг нэгддэг гэсэн. Тэгээ нөгөө талаараа тийм бизнес эрхлэх, хөрөнгө оруулах гэх боломжууд нэгддэг юм гэдэг юм л. Тэгэхээр яг энэ бүр судалгуулах юм их байгаа. Тэгээ ажиллах боломжтой гэсэн үг тийм. Тэгээд яг манай бидний хувьд яг монголчуудын хувьд нэг Тайваныг бас миний хувьд нэг мэдтгүү юм шиг санагддаг. Энэ чамд тийг санагддаг. Гэхдээ Тайван гэхээр хөвсөн Таиланд даамдуур гэсэн. Тэгээд за очоод амьдрахад ер нь уур амьсгалын чам таалагдсан. Ер нь болж халуун орно шүү дээ. Миний яг өөрийн нэг эрүүл мэндийн тал дээр нэг асуудал байдаг. Би төрөлхийн диатезтэй харшилтай чихрийн харшил гэдэг бол хэлдэг. Гэхдээ тэр нь сүүл рүүгээ ингээд харшилчин өөр юм л ингээд шилжээд идэв юм лээ. Тэгээ миний хамгийн том эрүүл мэндийн хэцүү шалтгаанаас нь бол байсан нь болохоор Тайван улсад очиод нэг чигнээс харшил өгсөн. Тэр бол амар том асуудал байсан. Зөв. Тухайн харшилчин өөрчлөгдсөн юм. Нөгөө яг манай сургууль болохоор яг нөгөө далайн хажуулт байдаг байхгүй. Тэгээд илүү амар чихтэй тэгэнгүүт тэр харшил маань одоо ингээд толгойд өөр гарах ч юм уу тийм ер нь бол ингээд илүү гарах тийм зүйл байсан. Тэгэхээр уур амьсгалын хувьд жоохон нөлөөлжсэн. Гэхдээ би дараа нь ингээд өөр далайгаас хол ингээд хот руу шилжсэн чи тэр маань ингээд зургалцсан. Яг энэтэй холбоотой нөгөө би яг эрүүл мэндийн даатгалын тухай ярьсан байлаа за. Ер нь бол дэлхийд дээр энэ уншаад ашигсан судалгаануудаас харахад яг эрүүл мэндийн одоо систем байгаа шүү дээ. Ялангуяа даатгалын системээр бол Тайван дэлхийд ялангуяа топ 3-ыг банк ордгийн мэдлэлтэй тийм илүү хүртээмжтэй гадаад хүмүүс ч гэсэн тэр одоо үндэсний эрүүл мэндийн даатгалынх нь юу авчихлаар энэ бүр баг бүх хэмжлэг үнэгүй шахах болчтой шүү дээ. Яг чиний кейс дээр яг тэр даатгалыг ашиглаад ингээд үзүүлээд тэн дээр янз бүрийн тийм юм туршлага байна уу? Яг тэр даатгалаа ашиглаж исэн. Үнэхээр яг тийм үнэгүй байд юм уу? Миний эргэн тойронд байсан хүмүүс наад шиг ер нь ашигласан байхгүй хаа. Тийм үү? Би ингээд бүх зүйл дээр нь ашиглажсэн заяа. Яг үнэгүй байсан аа тийм. Тодорхой хэмжээний одоо жишээлбэл шүдэн дээр очих юм бол тий хэдэн жил чамаагүй 100 эд болчихдог. 100 эд гэдэг чинь 10,000 хэрвээ иншүрэнс гүп байх юм бол илүү үнэтэй гэдэг ч юм уу тий. Миний хувьд болохоор бүр ингээд хашил дээрээ ч очиж байсан шүдэн дээр тэгэл нурууны асуудал гэх мэт олон одоо төрөлхийнх нь одоо хувийн клиник дээр ч очиж байсан тэгээд том улсын эмнэлгүүд дээр ч очиж байсан бүгдээрээ айгу гоё одоо хөнгөлөлттэй үзүүлдэг зарим газрын зүгээр картаа уншуулгууд за зөвхөн эмнийхээ мөнгөч гэдэг юм уу те үйлчлэгэн дээр нь одоо тийг эдгэдэг байх жишээний тийм яг эмнэлэг зориод очиход надад тийм амар санхүүгийн том асуудал юусэн гардаг. Тэр нь бас айгу давуу талтай. Зөв. Тайванч өөрөөс мэдээж технологи энэ тал руу уус өндөр хөгжилтэй чип нөлөөлөлийг өргөдөлсөн. 70-80% хангаж байна тийм. Энийгээр авч үлээ. Ер нь бол өндөр хөгжилтэй улс. Тэгээд нөгөө талдаа хүн ам байгаа шүү дээ тийм. Ер нь бол гадаад хүмүүст хамгийн найрсаг орн гэж юм бол олон жил олон улсын нөгөө нэг хүмүүсийн судалгаа байдаг байхгүй тэрийг юм тодорхой юм билээ. Аюулгүй олон улсын одоо оюутнуудад амьдарч байгаа хүмүүс хамгийн найрсаг гэж. Яг энэ талаараа чамд их санагдсан уу? Санагддаг. Тэр нь бол найрсаг бүх зүйл туслаад ингээл явж байдаг тийм. За өөр Тайвантай холбоотой одоо ер нь сонирхож байгаа хүмүүс зориулах тийм юм янз бүр юм байгаа. Ингүүл зүгээр байсан да аль эсвэл энэ дээр нь анхаараа гэдэг ч юм уу те. За
За ажлын хувьд хэрэг ойлаа. За тэгээ ажиллая. Тийм. Ажлын хувьд болохоор оюутнууд маань тэндээ одоо хичээлийн хажуугаар ажил хийх боломжтой байдаг. Тэгээд маш олон төрлийн ажил байдаг л да. Гэхдээ хэрвээ та тэгээд хятад хэл илүү мэддэг бол арай нөгөө нэг дээр ажил хийх боломжтой. Хүссэн ажил. Хүссэн ажлаа хийх боломжтой. Ядчил ингээл зөөгч хийхээсээ илүү одоо кассангээр зогсох боломжтой ч юм уу тийм давуу талуудтай. Тэгэхээр очоод бас өөрийнхөө давуу талыг илүү мэдрээд олон ажлуудаас ингээд сонгоод хийх боломжтой байдаг. Гэхдээ мэдээж таны ингээд сонгосон сургууль хот дотор байх юм бол илүү нөгөө ажлын сонголт ихтэй байдаг. Одоо миний хувьд болохоор хөдөө байдаг сургууль ингээд сурчсан. Тэгэхээр манай сургууль болохоор монголоор бол өсгөл шиг гэх юм уу хамаг л одоо ингээд дотоод гадаадын бүх жуулч одоо манай хотыг ингээд зорж ирдэг байгалийн ингээд гой зохицолбор газрууд байдаг. Тэгэхээр одоо аялал жуулчлал хөгжсөн газар болохоор буудал болон хоолны газрын сонголт гэж байдаг. Тэгээд дээрэс нь нөгөө нэг бананы талбай одоо тиймэрхүү жимсний талбайнууд дээр оюутнууд ажилладаг байхгүй юу. Миний туршлага гэх юм бол би тийм одоо бананы талбай дээр ажиллаж байсан. Тэгээд хоолны газар ажиллаж байсан. Тэгээд бас буудал дээр ажиллаж байсан. Цалин нэрний өдрөө ямар хөө байдаг. Тэгээд одоо бол 180 болсон гэсэн тийм нэг цагийн тухайн үед болохоор 160 мөр лөө нэг өдөр ажиллаад 15,000 төгрөг мөрөг цагийн тийм одоо бол тэгээд нэг 20,000 төгрөг болсон юм шиг байлээ. Монголчуудын хувьд бас монголчууд ялж болсон хүмүүсийн гадагшаа сурахад мэдээж хоолны асуудлуудаас гардаг тийм 50% хоолны нэр нь хэрвээ хүмүүс бол яг монголчуудад тохирсон гоё хоолтой бүх юм бүхнүүд нь байдаг сонголт ихтэй гэж хэлдэг шүү дээ. Тиймэрхүү байдал байгаа. За миний хувьд болохоор яг өөрөө айгу хоол их сонирхолтой байхгүй юу. Тэгээд ихэнхдээ бас гэртээ одоо 50-ны янз бүрийн юмнууд супермаркет ороод идэж болохоос болохгүй хүртэл ингээл ер нь ихний дөнгөж очоод стипендийнхаа мөнгөөр би бүр дандаа хоолны материал хэлцээр байгаа таарч байсан. Нөгөө хям идмээр санагдаж ингээл зарим зүйлүүд нь ингээд хямнууд нь жоохон чихэрлэгч байт юм уу те. Янз бүрийн юмнуудыг туршиж үзчихсэн. Тэгээд Costco-гоос айгүй их нөгөө крем хаваад гэртээ бүр хүссэн хоолоо хийж иддэг байсан. Тэгэхээр 50-нд очоод ерөөсөө хоолны ингээд нэг сонголт байхгүй гэсэн юм бол ерөөсөө байхгүй. Крем ах юу гэдэг те үнэтэй гэдэг Costco-гийн мах ч бас дэжгүй байдаг штэ. Тэгээд тэднэрээ ингээд гэртээ хоол хийх сонирхолтой гэж болно. Гадуур хоол болохоор ингээд хятадд ялангуяа ингээд юу аяллаар явхад амар хоолны сонголт багтаагаас болоод жишээл манай гэр бүлээр гардаг байхгүй тий. Яг миний хувьд болохоор гайгүй мэддэг боловч ээж ингээ хятад руу ингээд явхлаарэ бүр ингээ хоол идэхгүй саргаад будаа эзэр агаад ирдэг ч юм тий. 50-ны хувьд болохоор айгүй тийм халуун ногоо багтай яг монголчууд угаасаа халуун ногоо муу штэ. Халуун ногоо багтай ногоо ихтэй ч юм уу тий. Яг гой тохирсон хоолтой болохоор 50-нд сурахаар очихтойч тэр аялахаар очихтойч тэр хоол нь ерөөсөө санаад сум байхгүй байсан. Тийм. Ерөөсөө эргэж байгаа хүмүүстэй хэлэх юм бол хоол нь тэгэхээр санаад аваарай л гэж. За танаас сургууль нөгөө нэг олон улсын оюутнууд зориулсан янз бүрийн үйл ажиллагаа энэ зохион байгуулдаг байсан багтай. Чиний хувьд сургууль сурч байхдаа ихэр идэвхтэй оюутан байсан. Сургууль сурч төгсөөд бас буцаад их сургуулиудтайгаа их сургуультайгаа ямар хөө холбоотой байдаг вэ? Манай сургуулийн нэг гоё одоо нөгөө зүйл нь cultural night буюу ингээд олон улсын оюутнуудын одоо соёлыг таниулах өдөр бол бидний хувьд те маш том гоё бусад орны хүмүүс Монгол улс гэж ийм байдаг шүү те. Одоо чи би ч гэсэн харахад Индонез чи ерөөдөө ийм юм байт юм биш те. Очиж үзээгүй улсынхаа соёлыг таних айгүй том боломж байдаг. Манай Монгол оюутнуудын хувьд болохоор бүгдээрээ нийлээд Монголыг таниулах айгүй гоё тэр өдөрлөгт бол маш ач холбогдол өгч оролцдог байсан. Одоо миний хувьд болохоор би багасаа яг нөгөө бүжгийн урлагаар хичээлсэн болохоор бакалаврын сургуультаач тэр ер нь 50-40 сургуультаач тэр чиглэлээрээ хүүхдүүдтэй айгүй гоё нэгдэж тэрийг ингээд хөгжүүл бусдад таниулж байсан. Тэр утгаараа одоо ингээд
буцаад Монголд ирэнгүүт манай сургуулийн олон улсыг хариуцдаг ажилчид бид нартай холбоотой тий. Одоо жишээлбэл одоо 50-ны өдрөлөг гэх болонгууд гээд холбогдоод одоо сургуулаа таниулаарай гэд холбогддог юм уу хамтарч ажиллана. Тэнгүүд тэр сургуулийг зөвхөн төгсөөд хаях биш эргээд ч гэсэн одоо энэ сэтгэл зүрхэн минь эргээд яг мас сургууль байж л гэдэг. Хүмүүстэйгээ холбогдоод тэр нас гоё ихтэй байх юм бол ингээд гоё үргэлжлүүлээд насан туршдаа гоё нэг сургуультай холбоотой байж болно юм чи. Ер нь бол хоёулагийнх нэг ярьцлах хугацаа дуусч байна. Тэгээд сүүл нэг асуулт асууя. Бас манай байгууллага 50 луу оюутнуудыг ялгах тэр топ их сургуулиуд явуулахыг зорж байгаа. Угаасаа явуулсарч байгаа. Энэ утгаараа олон хүмүүсээс 50-ны талаар бид орцсон сайн мэддэг гэж ярьдаг шүү дээ. Тэгээл залгаж орч ирэл Таиланд уу гэж ингэж орж ирсэн байхгүй. Just Таиландд очиж үзчихсэн. Тайван Таиланд нэг болсон гэдэг. Миний хувьд ч гэсэн нөгөө ойр дотны одоо нөгөө ажил мэдлэг хүмүүс бас тэгдэг байхгүй юу. Чи Таиландд сурвалж төгссөн гэлүү гэж тэгдэг байхгүй юу. Тэгэхээр Таиланд нөгөө хүмүүс тай гэж хэлдэг болохоор магадгүй хооронд нь холдож магадгүй. Тэгээд Таиланд улс руу аялаж явсны хувьд болох юм бол тэр хоёр улсны шал хоёр өөр. Угаасаа өөр л дээ. Тэгээд нөгөө ихэнх хүмүүс маань хоёулын руу явж үзэх болохоор магадгүй тэгээд асуудал. Магадгүй чиний тэр эхлээд хэлсэн тэр зүгээр тай гэж хэлдэг болохоор л зүгээр яадаг хүмүүс биш. Нөгөө талтай Тайван ч нийгмийн засгийн хөгжлөө хэл тэгээд нийгмийн байр суурь тийм ингээд энэ бүхнийхээ одоо шал өөр ус шүү дээ илүү хөгжсөн гэхээр яг Таиланд жоохон доош ер нь бол яг бодит байдлаар бол тийм. Тэгээд өөр гэдэг өөр байдаг шүү л гээл хүмүүс өөр л гэсэн үг. Ер нь бол өөр л гэсэн үг тийм. Тэгээд Тайван ч хятад хэлтэй. Ер нь бол одоо хэлхийдэр хятад хийж очиод сурч болох боломжтой юм бол хоёр л улс байж та. Хятад бол Тайван гэдэг. Тэгээд энэ хоёрт сурах нь тухайн хүний одоо өөрийнх нь шийдвэртэй. Гэхдээ яг сонголт хийхдээ ер нь бол хүүхдүүд хоёр зүйлийг юу авч үзээд байгаа. Нэгдүгürt ягаад Тайваныг сонгоод гэхээр манай тэр гэж хүүхдүүд нэгдүгürt юу яаж байгаа. Яг нийгмийн байр суурь одоо нийлцтэй харж тийм орн тийм. Ер нь бол Тайван ч жоохон Европ тийм хийж авахтай орн шүү дээ. Чөлөөтэй хүмүүсийн гоё ярьсагтэй. Хоёрдугаар хөгжлийн бизнес технологи чиглэлээр сурч байгаа. Яг энэ чиглэлээр Тайван угаасаа өндөр хөгжилтэй чиглэлээр дэлгэрүүлж байгаа. Бусад өндөр хөгжилтэй технологи өсөж бий болж байгаа. Гуравдугаар сургуулиудын одоо сургалтын чанар маш сайн. Дэлхийд одоо 60 хэдээс 500 доторх одоо ранктай том судалгааны сургуулиуд байгаа. Тэр сургуулиуд одоо багшилж байгаа багш нар байгаа шүү дээ. Тэр багш нар бол бүгдээрээ одоо гадаад дотоодын том их сургуулиуд төгссөн профессор тийм хүмүүс байна. Тэгээд иймэрхүү нэг одоо гол яг гурван зүйлийг одоо харгалзаж үзэх хвчлэн сурч байна л да. Ялангуяа нөгөө талдаа хятад хэлтэй хүүхдүүд бол мэдээж тэнд сураад хажуугаар нь ажиллах боломж ч юм уу тиймэрхүү зүйлээр эргэлхийлж явж байгаа. Тэгэхээр ер нь бол гол ялгаанууд нь шүү дээ. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг жок хийдэг юм магадгүй нөгөө монголчуудын ихэнх хувь нь Тайванаас илүү Таиланд яваад үзсэн байна тийм. Тэгмээ Таиландын ол нөгөө нэг леди бой мол ч юм уу тийм. Тиймэрхүү зүйл дээр л хошмохоо зүгээр чи ингээд Таиландд төгснөө тийм гэх юм бол үргэлжлүүлээд тэднийг л асуух гэж жок маягаар шалтгаал гэж бодсон шүү дээ. За окей баярлалаа. Тэгээд бас өнөөдөр хоёлаа ярьслахаараа гэж магистрамаас 50-ны талаарх одоо яг гэж очиод амьдраад сураад ирсэн 50-ны талаар яг бодит байдал дээр юу болдог талаар хэлээд өгөх гэж хичээлээ ер нь бол өгсөн гэж бодож байна. Тэгээд чиний хувьд хоёр өөр төрлийн мэргэжлийн бакалавр магистраа бас энэ талаар бас тодорхой мэдээлэл өгөх хичээлээ те. Яг ямар хичээл байх хэвээр төгсгөл яа тэгээд ийм кейс байдаг шүү те. Манайхан зөвхөн нэг үндсэн мэргэжил одоо жишээлбэл эмчээр төгсч өөж бизнесээр явж болно. Тэгмээ зарим хүмүүсийн бодолцоо за ингээд гадаадд очиод тэр сургууль маань юмч гэж байхгүй юм. Тэгэхээр надад боломж байхгүй юм гэж боддог. Тийм байдаг үү гэсэн ийм кейс байдаг шүү гэдэг утгаараа л ярьж байгаа тийм. Тэгээд ямар ч гэсэн подкаст хүрчиж оролцоод гоё дэлгэрэнгүй ингээд ярилцсанд баярлалаа. Тэгээд мэдээж манай подкаст бол эхэлж ирсэн мэргэжил таниулах нөгөө талтай хүн яг ингээд гадагшаач бай дотооддоо сураад мэргэжилтэй эзэн байгаад
өөрийгөө хөгжүүлээд ингээ явбал амьдралаа ямархуу байдлаар одоо авч явах вэ, тэрний хэр нөлөөлдөг вэ гэдэг тэрний зүйлийг гаргах гэж хичээж байгаа зорилготой. Тэгээд амар ч баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил хөдөлмөр бүх зүйлд нь одоо амжилт хүсье. За подкастта бас урьж оролцуулсан баярлалаа. Тэгээд өнөөдөр миний хувьд ч гэсэн яг өөрийнхөө туршлагаас угаасаа хүмүүст хүргээд хүмүүс арай нэг тийм өөрсдөө арай урт замыг туулахаас илүү ингээд миний ярьсан зүйлийг сонсоод бас цаг хугацаагаа хэмнээсэй гэж айлал өөрийнхөө туршлагыг ярихдаа боддог. Тэгэхээр өнөөдөр бас эргээд нөгөө 50 дахь амьдрал руугаа очсон ч бас айгүй гоё ялаа. Тэгээд урьж оролцуулсан баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За.